За өглөөний 5:30 минут гадаа болгоо байна. За өнөөдөр бид нар хар орой явах гэж байна. За хар орой явах замдаа аяллаа тэмдэглэл хийгээ явнаа. Миний яриад байдаг судар номуудыг хийсэн бөө улаач улсууд 6 сарын 21, 22-нд олон улсын инх хамгаалан аюулгүй хөдөлгөөний төлөө тийм олон улсын бөөгийн наадан болж байгаа. Тэгээд энд одоо чухам ямар үйл явдлууд болох вэ гэдгийг одоо видео тэмдэглэл хийнэ. За ингээ өнөөдрийн аялал маань эхэлж хаян замдаа гарлаа. За дархан Хот Баруун аймгийн явдаг уулзуур дээр манайхан цуглаад тэндээс цуваагаа эмхлээд цааш хөдөлсөн. За замдаа мэдээж хэрэг хоол цайнд орсон, өглөөгөрт гарсан улсууд хоолны үн ханшуул нэг иймэрхүү байдалтай. Дотроо кофе шоптой, дэлгүүртэй нэг ийм хөөрхөн газар байсан. Их тухтай байсан. За ингээ хар оронд очиод манай улаач тэнд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах гээд бэлтгэл хийж байсан. За тэгээ бид нар тэр бэлтгэлтэй нь очиж энэ чинь хажууханд дэдэг нөгөө нэг хідүүлээ өч бөөлөдсөн. Хар бүхэн болгосон юм. Тэр авалтаас шиг энэ тэр үйл болох газар руугаа хөдөлж байна. За бид нар бол үйл болохоос 2 хоногийн өмнө ирж цуглаад бэлтгэл ажлуудыг хангаж гүйцэтгэх ёстой. Нэлээд олон ажлууд байгаа. За зорьсон газараа ирлээ. Гэрийн чинэ цаа байна да. За энэ хүү цагаан овоо маань үндсэн гол цагаан овоо монголчуудын эр заяа эр хиймрийг өөдөө дээшилж мандан бадраасаа гэдэг билэгдлэр бэлэгдэж бүтээж босгосон. За ингээд маргаашийн арга хэмжээнийхэн хоод хүнсийг уулгаж байна. За мэдээж хэрэг асар майхнаа барина. За тэгээ олонний хүчээр богино хугацаанд нэлээдгүй ажлыг амжуулсан нэлээд олон асар майхан барьсан шүү. За тэгээ энэхүү цагаан овоо маань хар орон сумаас хойшоо 30 км яваад Архангай аймгийн Хашаад сумын нутагт байрладаг. За тэр гол харагдаж байгаа үндсэн том цагаан овоо түүнийг тойрсон 8 жижиг цагаан овоо нийт 9 овооноос бүрдэх монголчуудын эр заяа эр хиймэр өөдөө дэвшин мандаасаа гэсэн бэлэгдлэр барьж бүтээж босгосон овоо байгаа. Та бүхний сайн мэдэх Монгол домчин судрыг гаргасан Байран утгийн их бие тонгодын улаач Тай Сун ах маань анхлан бүтээж гэрлийн өргөөний улаачид хамтаар босгож байсан энэ сайхан овоо байгаа. За тэгээ энэхүү сайхан хүндэд наран жаргахыг хараад орон хангаагаас эрчим хэм аваад өдөржин завгүй ажилласан ч гэсэн эрч хүч бол дүүрэн болдог. Миний хувьд гээр сайхан гарсных гээд махан хоолны хийх идтгүү аль болох биеэ сойж хөнгөн байхыг эрхмэлдэг. За тэр нь хөдөө ингээ гараа явахаар өлсгөө байцдаг. Хаяа нэг айраг цэгээ хүртсэн шиг явхад болоо явждаг аа. За ингээд мэдээж хэрэг цагаан овоонд ирсэн учраас манай улааш нар бол онгод тэнгэрүүд өвгдээд зайлаад сайхан үндэд өөлцгөөсөн. За та бүхэн энэ дээрээс овоог харж байгаа. Голдоо нэг том, эргэн тойронд нь ингээд 8 жижиг цагаан овоотой. Эр заяаны цагаан овоо хориглохуун харс сүлд буюу эрүүлэнхийн заяаг бэлэгдсэн овоо байгаа. За маргааш өглөө босоод бас л бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа. За бид нар ийм нэг урт нэлээд олон багтдаг 2 тонтой ийм гэрийг хамтдаа барьж босгосон их сонирхолтой сайхан гэр байлээ. Энийг бол ингээд хотонтоос түрээслээд авчтай юм шиг байлээ. Манайхан ярьж хөрөө түрээссэн байсан. За ингээд сүлд босох үйл эхэлж байна. өргөдөөс аль нь амын хүнд вэ? Төгөө тэмдэг ажлыг хараа. За энэ харагдаж байгаа болохоор их гурвалжин хэнгэрэг манайхан өөрсдөө энийг маш сайн хуралсан байлээ.
За энд хоол хүнсний асуудал хариуцсан хүмүүс явж байх шиг байна. Газар болоо одоо хар өрнөс спортоор хийчихсэн шүү дээ. Хар өрнөс түрээстэй бодлоо. За Батука юу хийж байгаа шүү? Юу хийж байна? Юу бүрээд байгаа? Юу өрөөд байгаа? Хөдөө махна да. Хэдэн үний хоол вэ? 300 гэж шүү дээ. 300. Хөө. Ихсээ төвчтэй. Тэгээд дахиад галхаанаас хариуцсан уу? Тийш тийм. Чи ямар үйл өртөө? Харин амар урд наснд л бага ажил тогтсон юм шиг байна. За энэ автосаа хийсэн шүү дээ. Угсаа часан ярав шүү дээ. Мэдгүй шүү. Ингээ айтайхан болгочлаа шүү дээ. Одоо тэр кастрултай хөдөө махнууд бол нэлээд хэдэн цаг барьчихна. Хэдэн өдөр хэдэн хүн хооллох материал бэлдэж ирсэн бэ? За зин чин гадаадын 100, манай өөрийн 100, зөчтийн 100. Тэгээд өнөөдөр орой маргааш өдөр. Хэдэн 301. 2 өдрөө? Тий. 22 нэ. 2 удаа гэл. 22-нд өдөөс хойш юу байхгүй үлдсэн цөөхөн хүмүүс. Улаач нар өөрсдөө юу хайх. Галтгоо хараа зөөлөн дараа. За тэгээ 300 хүний 2 өдөр идэх хүнс юм байна тийм ээ. 7 хүн л байгаа шүү. За манайхаа ингээд маргаашийн фестивалда бэлдээд гэрүүдээ барьж байна. Өглөөнөөс орой болтол ажиллаа. Одоо ч ажилласаар байна да. Олонний хүчээр их ажлыг богино хугацаанд болж байна. За тайз маань оройтж ирээд бид нар шөнийн 2 цагт тайзаа угсарсан. Маргааш нь итвүүгэн эртний Монгол дилийн загварын үзүүлэр болох ёстой тул тайз бол заавал баригдах ёстой. За шөнийн 2 цаг 50 минутад тайзаа угсарт туслаа. Олонний хүчээр амжилтлаа даасах. Манай асар майхны ард битүү үхрэ хотолцсон байна шүү дээ. Харж байна. За үүлийн өдөр өглөө эртлээд бас бэлтгэл ажлууд үргэлжлээд явагдана. За энэ тайзан дээрээсээ өлгөх зөвхөстэй юмудаа өлгөн. За асар майхан дотроо эдээ бутаага засан зочид төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэл ажлуудаа хийн гэдэг. Ер нь одоо нэг ажлын ард бол маш олон хүний хүчин зүтгэл хөдөлмөр байдаг. За эдээ будаа засах ажлыг бол манай удуудууд хариуцсан дүүргэж байна. За ингээд үлдсэн сүлдүүдээ босгоод залж байна. Ингээд өнөөдрийн итүүгийн брендинг Монгол дээлний загварын шоуг албан ёсоор нээж үг хэлнүү хэмээн Монгол тэнгэр үнэн төрийн бус байгууллагын захирал мөнх гэрэл таныг хүндэтгэн урьж байна. За энэ сайхан зуны нарлаг өдөр энэ орхны сайхан хүндээ зугларсан та бүхэндээ ихэд талархлаа. Гэрлийн өргөнөөс 2015 оноос эхлэн олон улсын бөөгийн наадмыг жил бүр орон орны өв соёл бөөмөргөлөө тээж яваа олон орны төлөөлөгчтэй хамтран зохион байгуулсаар ирсэн. За энэ удаагийн бөөгийн наадмын урай маань амгалан дэлхийн аюулгүй байдлын төлөө гэсэн урайн дор энэхүү эр зайг тэтгдэг цагаан овоонд зохион байгуулагдаж байна. За одоо өнөөдрийн хөтөлбөр маань хамгийн ихний энэ арга хэмжээ бид нар монголчууд хүн үүссэн цагаас эхлэн өв соёлоо хадгалаад явж байгаа ард түмээ. Өнөөдрийн энэ загварын үзүүлбэрт маань урд өмнө огт дэлгэгдэж байгаагүй мартагдсан бидний мэдхгүй болсон тэр соёлын дээл өв соёлоодыг өвгдээцүүдээс асууж буулгаад тэр дагуу урлаачд маань урлаад бүтээсэн дээлээ ард түмэндээ анх удаа өргөн барих гэж байна. Хамаг Монголын эзэн тулсын урд ухаан урлалын судраг дэлхийд анх удаа монголчууд өвгдээцүүд онгод тэнгэрүүдээс асуугаад хамгийн анхны зурагт номыг бүтээсэн байдаг. Тэр дунд бол маш олон мартагдсан өв соёлыг бид нарт хэлж өгсөн. Үүний нэг нь бол одоо төөвөн гэдэг соёл, усны боолт.
За тэгээд одоо миний энэ өмссөн байгаа дээлч гэсэн яг тухайн цаг үед хамаг Монголын үед одоо эдэлж хэрглэж ийсэн ийм өргөн ханцуутай их урт хормойтой за ингээ наран хормой, саран хормой гэд маш олон нарийн зүйлсүүд байдаг. Өнөөдрийн энэ хүү арга хэмжээ та бүхэн энэ сайхан урд үн дээжээс таалан болгоорой. Гэрлийн өргөөний амгалан дэлхийн төлөө, аюулгүй дэлхийн төлөө бөөгийн наадам албан ёсоор нээж их хингэргийг дэлтэн үг хэмээн улаачтай урьж байна. За Итүүгэн брэндийн Монгол дээлийн загварын үзүүлбэр маань эхэлж байна. За эхлээд манай зайрдууд алхсан байгаа. Бид нар бол мэрэгжлийн загвар өмсөгчд биш. Гэхдээ Монгол дээл хувцсандаа хайртай. За энэ дээлийг уралсан хүн маань өөрөө бас улааш хүн байгаа. Монгол эзэнт улсын урд ухаан урдлын онцлог гэд судар байгаа. Тэн дээр өвгөд дээдсүүдийн бидэнд хэлж өгсөн дээл хувцснуудыг улааш нар маань өөрсдөө урлаад энэ данхуудаа өмсөж үзүүлж байгаа. За энэ дээл бол жишээ миний санахаа алдаагүй бол хаан хээг дээрээ зилсэн байна. Одоо энэ хээтэй дээлийн загварууд Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг миний санах юм. За энэ бол ингээ юудан малгай дээл хосолсон байна. За энд бол нөгөө монголчууд дээр үсээ яаж гогцоолж шүлждэг байсан бэ? 2 салаа, 3 салаа, отгийн тэргүүн, хаад, худалдаач ингээд тус тусдаа нөгөө үсний сүлжил дээр эрэм зэрэг илэрхийлдэг байсан. Тэр соёлын элементүүд бас харагдаад өнгөрч байна. За энэ бол яг вэ би ингээд анх удаа загварт алхаж үзээд өстой чадахгүй мэлээ. За энэ дээр ч гэсэн нөгөө үсний сүлжээс бас тодорхой хэмжээгээр харагдаж байна. За тэгээ ерөнхийдөө энэ үеийн дээлүүд хормойгоороо их засаглагддаг байсан учраас хамгийн одоо дээд зэргийн одоо ёслол хүндгэл хааны өмсдөг хормой бол их наран хормой байх жишээтэй маш урт маш их материал ордог. Одоо энгийн дээлтэй харьцуулбал энэ материалуудыг ч одоо ингээл янз янзын газраас авахд зүгээр энгийн одоо орчин үед бидний өмсдөг дээлнүүдэд хамаагүй бага материал ордог бол энэ дээр ч одоо илүү одоо 6 метр тий энгийн дээлүүдэд 4 метр материал орж байгаа. Энэ дээр одоо 6-аас дээш 8 метр хүртэл ингээд материал орж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед бол монголчууд одоо орон сууц байр байшин хөдөлж авахгүй, янз бүрийн илүү төвтэй юмд хөрөнгөө зарахгүй. Тэгээд олсон эд хөрөнгөө ер нь бол ингээд дээл хувцас болгох тэр зүйлдээ илүү анхаардаг байсан юм болоо гэж одоо анзаарч байгаа. За ингээд ирсэн хүндэт зочид төлөөлөгчд харагдаж байна. За манай удагдууд үргэлжлээд ингээд дээл хувцсуудаа өмсөд халахж байна. За энэхүү бичлэгийг би тусдаа видео болгоод өөрөө одоо YouTube суваг дээр бас тавьсан байгаа. Бүрийн ихээр та бүхэнд эндээс үзээрэй.
Энэхүү үдэл бол миний одоо уншиж мэдснээр хаан хээтэй язгууртан хаан хүмүүний дээлээ. За яг энэ хээтэй ийм хээтэй дээл бол Монгол газар нутгаас олдсон Монголын үндэсний төвхийн музейдийг хадгалагддаг. За тэгээд наран хормойтойгоор нь ном журмынхан дагуу өвөг дээдсийн хэлсэн ясаар бол энэ дээлийг уралсан байна. Үнэхээр сүртэй сайхан харагдаж байсан. За тэр дараа гарч ирж байгаа энэ хөрөн өнгөтэй дээл харваач хүмүүний одоо өмсдөг дээл анзаарэгдэж байна. За хормой бол тийм урт одоо дэрвсэн зүйл байхгүй. Харавхад тохиромжтой сугны хэсэг бол өргөн хөдөлгөөнд хориогүй тийм харагдаж байгаа. Ер нь тэгээд эрхэлж байгаа үйл ямар үед ямар дээл өмс гэдэг бол монголчуудад маш их дэгж аягтай байсан. Ахуудаа нэг дээл өмснө. За энэ харагдаж байгаа болохоор одоо устдсан дээл энэ урайхаа дээл маш сонин хийцэлтэй. Одоо ингээд ингэр нь болохоор бидний мэддэг дээлнээс тис өөр. Ялангуяа дархчууд энийг их өмсдөг байсан. Тэгээд тэр ингэрээ шууд ингээд тайлаад дархан хүн халуун нөхцөлд их ажилдаг. Тэгээд халууцдаг гэдэг ч юм уу. Тэгэнгүүт ингээд цээжээ ил гаргаад алгах төшөө зөх тохиромжтой. Энэ дээл надад маш их таалагдсан. Ягаад гэхээр өмсөхөд маш эвтэйхэн, хялбархан гоё санагдсан. За энэ хүү дээл бол тэр хойд зүг ойн иргэд одоо булга хэрэмтэй байдаг үслэг идэл арилждаг тэр газрын үнийг өмсдөг байсан дээл юм болов уу? Үслэг идлэлд нэмэрхсэн байгааг харахад. За энэ бол ингээд сүүлийн дээл болоо өвчж байна. За ингээд манай талбай ерөнхий байдал бол гол овоо, за түүний урдхан хоригдлохуун хар сүлд буюу эрүүлэнхийн заяаг мандаг хар сүлд. За баруун талд нь барууны 55 цагаан тэнгэрийг төлөөлсөн их бүрхээ хингэрэг, зүүн талд нь бөөгийн ёсонд байх харын 44 тэнгэрийг төлөөлсөн их гурвалжин хингэрэг байршиж байгаа. За тэгээ бид нар энд алхаж ирээд эдгээр сүлд энэ бүгдийн цаана эзэд байгаа. Тэдгээрт бол хүндэтгэл үзүүлж ёсолж байна. За тэгээ сүлднүүдийн наагур хамгаалалтын хяарууд байж байна. За тэгэхээр энэ хяар сүлд туг далбаа ямар утга учиртай яаж хэрэглэгддэг байсан талаар хамаг Монголын эзэнт улсын урд ухаан урдлын онцлог сударт маш дэлгэрэнгүй зураг хөрөг тайлбартаагаар нь өгүүлсэн байдаг. За энэхүү судрыг задлаад 2 дугаар бол явцсан байгаа. За 3 дахь дугаарыг би одоо хараахан хийж амжихгүй байна. Ямар ч байсан эхэлсэн ажлаа бол заавал дуусгах нь. Дугааруудаа ер нь бол ярих юмаа бэлдсэн, зарим хэсгийг ярьсан байгаа. Одоо бичлэгээ хийгээл нэг эдит хийгээд тавих ажил байгаа. За ингээд бүх дээл бол ингээд тийм урт хормойтой, дэрвсэн хормойтой биш. Одоо энэ бол чинь арай бага хормойтой дээл харагдаж байх шиг байна. За ингээ манайхан сайхан сүлд эцэд дээдсүүдтэй хүндэтгэл үзүүлээд алхаж байна. Маш халуун өдөр байсан. Энд ч одоо бараг 35-6 градус байсан баха. Ямар ч үгүй энэ халуунд энэ дээлүүдийг өмсөөд алхаж түмэн олонд үзүүлсэн улааш нартай их талархаж байна. За бас энэ хүү дээлийг яг энэ загварын үзүүлэлт бэлтгэж олон сарын хугацаанд хүч хөдөлмөр зүтгэлээ гаргаж нойроо угслан байж байсан манай урлаач, норчмоогч, за тэгээд тусал дэмэнсэн өргөөний улаачдтай бол талархаж байна. За ямар ч байсан тэгээд дээл урлах нь урлаад, алхах нь алхаад одоо миний чадах ажил ингээд
дроноо нисгээ бичлэгээ хийгээд энэ болсон үйл явдлыг баримтжуулаад та бүхэндээ хүргэх ажил нь бол одоо миний чадах ажил. Тийм учраас аль чадхаа хийгээд энэ өвгдийн өгүүлсэн өвгөх ухаан түүнээс урган гарсан энэ уран бүтээлүүдийг та бүхэндээ дамжуулж дамнуулж байгаа юм аа. Тэгэхээр англи дэлхийн мэдээс их харж байгаа үедтэй юмд харагддаггүй ингэж байдаг боловч яг тэр үед байдаг юм а гэдэг нь Наадам сайхан уу? 100% одоо өөртөө итгэж авч байсан байдаг. За 20 жил барилдахдаа 14 жил авраг цалаа хамгаалж барилдсан. Авраг болох хэцүү. Тэрийг хамгаалж явна гэдэг нь бүр хэцүү. Тэгээд юм болохоор өнөөдөр та бүхэнд энийг бас ясгал хийж явсан хэм юмш. Өнөөдөр бас одоо наадмаа ихлэж бодож байна. За одоо ингээд хөлөө өргөх гэдэг энэ сумын үндсэн дасгал байдаг. За энэ дасгал маань яа гэхээр газар тагаа маамаха одоо бүхэл одоо энийг ингэж хард зөөлөж ариусгах гэсэн одоо энэ үйл агуулга чанартай гэдэг юм аа. За эдгээр сайхан 10 удаа хийн заяа. Тэгээ хөлөө өргөд ингээд газарт ингээд дэвсгэд бүгдээ Яншаа гэж хэлцгээж байна заяа. За тэгэхээр бүгдээрээ зэрэг явуулахаараа бүгдээрээ нэг дугаараа ингэ явуулахаар ингэ хинөө гэж явна шүү. За 1 Яншаа 2 Яншаа 3 Яншаа 4 Яншаа 5 연소 열가 연소 여덟 연소 나인 연소 만약 한쪽은 또 못하고 싶으면 소스차이 여스 연소 살로 나스토 아루 연소 За сумогийн их авраг хакухо даваа жаргал маань бидний энэ үйл ажиллагаанд урилгаар хүрэлцэн ирж за олон түмний хэм эрчмийг нэгтгэн ийм сайхан дасгалыг хамтдаа хийж биеийн жилээгээ тайлцгаасаа. За ер нь энэхүү арга хэмжээнд маань Япон улсын бөөм мөргөлийн холбооны дарга болон төлөөлөгчид за Солонгос улсын бөөгийнхэн маш өргөн бүрэлдэхүүнтэйгээрээ бараг 50 гаруй улсууд за Европын олон улс орны бөөгийн төлөөллүүд нийтдээ 50 орчим улсууд цугларсан олон улсын бөөгийн зан үйл ерөнхийдөө их дэлхий инх хамгаалан аюулгүй байгаасай гэдэг нэгэн хэм эрчимд ор нэгдэж олон улсын бөөгийн зан үйлээ хийсэ. За ингээд Солонгос бөөм мөргөлийн төлөөлөгчид өөрсдийн зан үйлээ хийсэн. Нэлээд олон буудагтай бараг 50 хүн ирсэн баха. Тэгээд зарим хэсэг нь ингээд суугаад тэнгэргээ тоглоод тэгээд бөөнөр нь нэг нэгээрээ ээлжиж гарч ирээд өөрсдийн зан үйлийг хийдэм билээ. Тухайлбал ингээд аз дууддаг бөө, өрөвхтийн төлөө үйл хийдэг бөө гэх мэтчлэн ингээд янз бүрийн бөөнөр нэг нэгээрээ гарч ирээд тэгээ үлдсэн ингээд суугаад тэнгэрэг цангаа тоглоод за тэгээд манай нөгөө загварын тайз маань битүү тахил идэ будаагаар дүүрсэн анх харж байгаа хүнд бол их сонирхолтой санагдсан. Тахил дээр байгаа зураг нь бол энэ улсууд дээр буудаг харилцдаг онгодуудын зураг юм байлээ. Зарим бөөнөр нь ийм сэлэм хутга долоон за өндөр шатан дээр гараад энэ дээрээ хурц үзүүртэй юм дээр гიშгэн ерөнхийдөө л энэ далд ертөнцтэй харилцдаг мэдээлэл солилцдог мэдрэмжтэй улсууд бол харагдсан. Тэгээд энэ бол тэнгэр шүтлэгтний олон улсын наадам, олон улсын. Өөрөөр хэлбэл зөвхөн Монгол бөөнөр өөрсдийн зан үйлээ ийн гэхээс илүүтэй бүгдээрээ хамтраад өөрсдийн зан үйлээ хийгээд бусдын өв соёлыг бас хүндэтгэж үзэх ёстой. Энэ үйлүүд бол их сонирхолтой байсан. Angkong
오늘 변사에게 몽골을 10년 와가 기도해서 오늘 처음 받았어. Et puis quand la France a été unifiée, ерөөсөө автобусаасаа буугаал гიშгээл химиг үед маш онцгой байна. Маш өөр байна. Энүүдийн дараа бид нар замбаараа оройн багахан галын наадам хийж дуулж хуурдаж тэр өдрийн үйл өндөрлсөн. За 6 сарын 22-ны өдөр зан үйлийн өдөр. За өчигдөр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид бөө нар маань өөрсдөө танилцуулаад тусдаа зан үйлээ үйлдсэн бол өнөөдөр бол хамтраад нэгдээд амгалан дэлхийн төлөө гэдэг урай зорилгоон дор нэгдэж зан үйлээ хийсэн. Та бид нар өнөөдөр дэлхий дахинд юу болж байгааг бэлхнээ мэдж байгаа. За энэ дайн дажин гэдэг зүйл бол биднээс хол биш байна. За энэ дайн болохоос ч өмнө ер нь онгод тэнгэрүүд анхааруулаад түүнийгээ зөв тав подкастаар бас та бүхэнтэй хуваалцаж байсан. За тэгвэл энэ үүлээр бид нар инх хамгаалан байгаасай гэдэг залбирлыг их үү зан үйл их үү бүгдээрээ нэгдэж исэн Солонгос бөөнөрийн төлөөллүүд байна. Япон бөөгийн төлөөлөл байж байгаа. За Монгол бөөгийн галуу зөвхөн гэрлийн өргөө биш. Энэ дээр бол одоо өөдөө удган бас зочноор ирж оролцсон. За бас өөр бусад галууд оролцсон харагдаж байсан. За тэгээ ямар ч байсан зан үйлийн өдөр өөрөөсөө үүлээ хийцгээсэн. Овооны тахилга зан үйлийн дараа 32 бүхийн бэсрэг наадам зохион байгуулагдсан. Сур харва, даагны уралдаан, тэгээд нутгийн Аранга аймгийн хашаад сум, Мууранга аймгийн хар орон сумын бөхчүүд ирж бас оролцсон. За ингээд нийт нутгийн 32 бүх барилдсанаас Өвөрхангай аймгийн хар орон сумын харьяат сумын зан Сундуй жадам төрүүлж Аранхай аймгийн хашаад сумын зан Содон дор зүүрлээ. За их сайхан наадам болсон. Ягаад тэгэхээр дөнгөж үзүүр төрөүний бөхчүүд давалцаад тугаад оргоо салхи сайхан сэвэлзээд их халуун өдөр байсныг хэлэх үү. Ороо ангай үүл бүрхээ салхи сэвэлзээд цаанаасаа нэг үүл төгөлдөр сайхан болж байгаа сэтгэл төрж их гоё байсан. За Сундуй жадам дүү бол үнэхээр өнгөлөг байсан энэ наадамд. Дөнгөж 24 настай. Тэгээ өөрөөсөө хамаагүй том биетэй бөхчүүдийг шагаа шиг цацсаар байгаа төвггүй төрүүлсэн. За тэгээ Монгол хүн бай төрөө бүхтэй зургаад аруулах гэж очиод яриа өрнүүлсэн чинь манай зөв тав подкаст за тэгээ боорч инжийн төвхийг сонссон залуу байна лээ. Очиод мэдлээд ярьжсэн чинь өө та боорч инжийн төвхийг унссан хүн байна штэ гэд цочс хийгээд намайг бол хоолоогоор нь таньж байсан. За тэр бол их сайхан санагдаж байсан. Ямар ч байсан энэ одоо яриад байгаа хийгээд байгаа бичлэг подкаст бүх зүйлүүд тодорхой хэмжээнд хүрээд за бас газар очиод үүлэнд оролцоо явж байхад хүмүүс хүрсэн байна гэдгийг сонсоход бол урамтай сайхан байсан. За ингээд наадмын дараа бол оройны галын бөөлөөний үйл болсон. За галын бөөлөөнд бид нар бүгдээрээ одоо бөөлөөд ажил ихтэй байсан учраас зураг бичлэг бол нэг авч чадаагүй. Тэгтээ бол маш чухал үйл болсон. Товчхон мэдээлэл хуваалцахад ер нь ингээд хамгийн сүүлд Хувлай хаан Монгол төрийн гал голомтыг, нийслэлийг
хар хороомаас Бээжин рүү шилжүүлэхэд Итүүгээгийн 33 тэнгэр. За тэгээ өнөө цагийн 99 тэнгэрүүд бол хамтдаа чуулж зан үйл хийж исэн юм байлээ. За тэгвэл энэ удаа бас энэ орхны хөндийд одоо нөхцөл нь бүрэлдээд тэр Итүүгээгийн 33 тэнгэр 99 тэнгэр нийлж чуулах нөхцөл бүрэлдсэн. Өөрөөр хэлбэл маш олон галын маш олон төлөөлөгчд ирсэн. Зөвхөн гэрлийн өргөөнийх биш байхгүй. Энд чинь одоо ингээ Хакухо их авраг даваа жаргал тэр олонний химийг хураасан хүн байна. Аав нь одоо далай даян дархан авраг мөнхөт авраг байна. Тэгэхээр энэ олонний химийг хураасан нөлөөтэй нэртэй за онгод тэнгэрүүдийн даалтад байдаг улсууд за дээрэс нь ингээд олон бөөгийн галын төлөөлөгчд ирж хуран цугласнаар тэр Бээжинд байгаа Монгол төрийн гал голомтыг бол хар хоринд буцааж авчирсан гэж бол Монгол дээдсүүд мэдээлэл айлсан. За тэгэхээр энэ үүлийн үр дүн ямар болох вэ гэхээр одоо үрс чинь жарганаа. Төр чинь төвшин хамгаалан болно гэсэн ерөнхий зүйлийг бол онгодууд хэлсэн. За мэдээч хэрэг одоо бэлэг талын үйл эхлээд явж байж за дараа нь арга талын үйл гүйцэж бийждэг номтой. Тэгэхээр энэ зарчмаараа бол явах баха. Ямар ч үсэн их сайхан томоохон үйл болсоо. За үүлийн мэдээ бол ийм байна. Одоо энийг ярих ёсгүй зүйл ярьсан уу одоо мэдэхгүй байна. Ямар ч үсэн ингээд блог тэмдэглэл дээр бол сонссон зүйлээ биччихье. За ингээд энэ удаагийн 2 өдрийн амгалан дэлхийн төлөө тэнгэр шүтлэгтний наадам маань амжилттай сайхан зохион байгуулагдаж дүүрсэн. Энэ үлийг зохион байгуулахад гэрлийн өргөөний улаачид ялангуяа шинэ залуу улаачид гишүүд маань маш идэвхтэй оролцож зохион байгуулалтын ажилд их тусны болсон. Тайзын асар барилцах за тэгээд буулгах, хураах, за үүлийн дараа гэл тэгэл ер нь тэр хавийн хог тоос цэвэрлэх зохион байгуулалтын ер нь нэг том арга хэмжээний дараа дэлбэрсэн юм болдог. Тэрийг бол маш сайхан эмхэлж зохион байгуулж ямар ч хоггүй үлдээгээд яг байгалыг бид нэр анх ирэхэд ямар байсан тэр хэвээр нь үлдээгээд одоо буцдаг. Тэгэхээр энэ үлийг одоо хамтарч зохион байгуулж исэн гэрлийн өргөөний олон улаачид за удагдууд галын хамт олон зочид төлөөлөгч та бүхэндээ бас талархлаа илэрхийлж байна. Өө сайхан дэлгэрч хөх Монгол орн маань мандан бодрох болтугай.